За эрчим хүчтэй зохицуулах хорооноос ингээд бас дүн гаргацсан байдаг. Аж ахуйн нэгжүүдээс эрчим хүч худалдаж авахдаа за Монгол төгрөгөөр ярил 500-аас 700 төгрөгийн хооронд 1 киловаттыг авдаг. Иргэд өөр эрчим хүч үйлдвэрлээд өгье гэхээр 220-оос 320 төгрөгийн хооронд л авж байгаа. Тэр энэ байдлыг бас бид нар засах хэрэгтэй. Яагаад иргэд маань үйлдвэрлэл эрхлээд төвийнхээ эрчим хүчинд эрчим хүч нийлүүлэхэд тийм хямдхан үнээр буцаагаад эрчим хүчний төлбөрийн төлөөд байдیں۔ Аж ахуйн нэгжүүд болохоор тийм үнэтэй үнээр тэр мөнгөний буцааж өгөөд байдیں۔ Тэгээ энэ график бас гарах ёстой цэцэг гişүнэ. Тэгэхгүй бол яг одоо тийм байгаа шүү. Иргэдийн маань үйлдвэрлээд өгж байгаа 1 киловатт эрчим хүчийг 280 300 төгрөгөөр худалдаж авна. Төр. Аж ахуйн нэгж үйлдвэрлээд өгөнгүүт 500 600 700 төгрөгөөр 1 киловаттыг авдаг гэрээнээсээ шалтгаалаад. Тэр энийг нэмж өгөх ёстой. Тэгжээж иргэдийн энэ сэргийгт эрчимчлөө орох идэвхжил ихсэх ёстой гэдэг. За маш чухал асуудал дээр одоо саналуудаа илэрхийлж байна. Одоо инх цэцэг гишүүн хариулъя. За тэгэхээр очирот гишүүнтэй бол санал нэг байна. Гэхдээ таны тэр хэлж байгаа одоо 700 төгрөг аж ахуйн нэгжүүд гэдэг маань нөгөө 2007 онд батлагдсан сэргээгт эрчим хүчний тухай хууль дээр хүчээр маш одоо өндөр тариф одоо суулгаад өгсөн байдаг. Тэр тарифаар бол тийм өндөр байгаа. За одоо бол тэр бол одоо баг 2007 он гэдэг чинь өнөөдөр хэдэн он билээ те. Одоо бол яаж байгаа гэхээр сэргээгт эрчим хүчний тариф бол бүр жилээс жилд буурч байгаа. Тэр 2007 онд хууль батлагдахад бид нар 50 мянгатын одоо салхин станцыг 100 сая доллараар барьдаг байсан бол өнөөдөр 50 сая доллар, 40 сая доллар гэд жил болгон буурч байгаа. 4 цент рүү орж байгаа. Тэгэхээр тэр одоо нөгөө өндөр тарифтай сэргээгт эрчим хүчний хууль дээр байсан юутай харьцуулж бид нар өсгөх ёстой гэдэг шаардлагыг бол тавьж болохгүй. Одоогийн байдлаар тэр одоо оройн ачааллын үед 300 төгрөг буюу энэ маань ойролцоогоор 8 центээр явж байгаа. Энэ бол бидний хувьд бол хангалттай. Дээрэс нь бид нар яагаад тархамлыг дэмжих гээд байгаа гэхээр энэ тариф нь төгрөгөөр илэрх. За өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтын дагуу энэ засгийн газар чиглэл өгөх тухай тогтоолыг мэргэжлийн экспертүүд боловсруулсан. За энэ хүрээндээ засгийн газар чиглэл өгж байгаа энэ тогтоол бол урай лоозингийн шинжтэй биш. Чиглэл өгсөний дараа хэрэгжих бүрэн болцоод заавал хууль орж ирэх шаардлагагүй. За эдийн засгийн хөгжлийн яамн дээр ажиллаж байхад бид нар карбон кредит дээр Сингапур, Швейцартай гэрээ байгуулсан. Одоо уур амьсгалын өөрчлөлтийн хууль орж ирэх ёстой. За ингээд цаашдаа бол өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүл. Үүнд саад дотгоор учруулж байгаа дүрм журам саад тэг зөвшөөрлүүдийг цуцлах хэрэгтэй. Тийм ч учраас энэ чөлөөлөе гэдэг санаачлага маргааш энэ зөвшөөрлийн хуулиар энэ хүрээнд 20 кВт хүртэл тохиолдолд бол айл өрх өөрсдөө нарны панел батарейгаа тавиад ингээд төвийн дулаан нийлүүлээд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилт тавьж ийн эрчим хүчний бие даасан байдал хамаарал багаснаа.